Эзэн Чингисийн үеэс эдүгээ цагийг өртөөлөн хүн төрлөختний жигүүртийн ертөнцөд төрөл зүйл, бэлэгдэл, омгшил, эрч хүчээр гайхагдсан шонхор шувуу цагдаагийн албаагчдын бэлэгдэл болоод 20 гаруй жил болжээ. Монголын түүхэн их хөлгөн судар, Монголын нууц төвчөнд болон Баатарлаг, Туйлс, Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох сурвалжууд, Рашид Адины судрын чуулганд цагаан шонхор нь монголчуудын сүлд тотем шүтэн байж, эзэн богд Чингис хаан байлдааны түүхэндээ сүлд болгон дахиж байсан тухай түүхийн их сурвалжуудад дурддагдсан байдаг. Ийхүү монголчууд эзэн бог Чингис хааны үеэс шонхор шувууг эрэлхэх хүч хэрхийн бэлэгдэл гэж эрхэмлэн дээдлж ирсэн Монгол орны түүх соёл, нүүдэлчин ах үе, их хаадын түүхтэй салшгүй холбоотой шонхор шувууг Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлэгдэл болгон Монгол улсын засгийн газар 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар хуралдаанаараа шонхор шувууг үндэсний бахархалт шувуулах тухай 101 дугаар тогтоолыг баталсан. Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн аг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд уг тогтоолыг танилцуулж шонхор шувууг үндэсний бахархалт шуугаар зарлах ёслолын үйл ажиллагаа төр засгийн удирдлагууд оролцсон түүхэн үйл явдал болсон юм а. 2011 онд Гиннесийн номонд хамгийн өндөрт нисдэг шувуу хэмээн бичигдсэн байдаг. Монголчуудын түүхэн сурвалж бичгийг үзээд түүхэн материалуудыг хараад байхнаа ихэнхдээ цагаан шонхор гэж дурдсан байдаг. Энэ цагаан шонхор шувуу гэдэг маань бол одоо хяад дэргийн буюу одоо хяад боржигдын сүлдэр гэдгийг одоо энэ удаатаа бид нар бараг л нөгөө шинжлэх ухааныхын хэлээр бол одоо тотем буюу сүлд дүрэн байсан гэж ингэж хэлж болохоор байна. Тиймээс ч дүүгээ монголчууд уламжлалаа даган шонхор шувууны хурдан шаламгай, дайчин байдлыг нь эрхэмлэн түүгээр бэлэгдэл шүтэн сүлд тэмдэг хийж нэрээр нь байгууллага нэрлэх болсон мөлий. Шонхор хурмстын амтан боловч тэнгэр шүтлэгтэй монголчуудад амны хишиг хүртэж явсан жигүүртэн учраас хэдэн зууны турш түүнийг дээдлэж, отог омгийнхоо онгон болгож, улмаар төр цэргийн далбаандаа дүрсэлдэг болсон эрт цагийн дурсгалыг мартаагүй хойч үе Монгол улсын өнөөгийн үндсэн хуулийг хэлцгүйгээр эзэн Чингисийн хяад овгийн цагаан шонхор онгоныг төрийн сүлдэндээ залхаар зураач Тэнгис бол зураг төслийг гаргаж байсан түүхийн хуудас шаарлаг байна. Үндсэн хууль хэлцгээ явцад бас нэг 600-аад жилийн төсөл ирсэн цагаас тэрнээс манай хуучин 30-аад үеийн хорооны дарга Цөлтөмгөө битэрийн сүлд багуул хурлаар хэлцэгдсэн шилэгдээд. Их хурал дээр 500 депутат болоод цагаад нь бац тэр проектыг. Тэгээ одоо нэг морой тавина гэл ингээл тэгэл тавьсан та. Харин одоо цагаан шонхор шувуу цагдаагийн бэлэг тэмдэг болсон тухай өгүүлээ. 1992 онд одоогийн үндсэн хуулийн төслийг ардын хурлын чуулганаар хэлэлцэж байхад төрийн сүлдэнд хүчин төгөлдөр хэрэглэж байгаа зураач ойдын бүтээлмээр зураач Тэнгис болдын зурсан цагаан шонхор шувууны тухай хэлэлцэгдэжээ. Энэ хурлаар тухайн үеийн цагдаагийн ерөнхий газрын дарга хушууч генерал Пүрүү цагаан шонхор шувууг цагдаагийн бэлэг тэмдэг болгоё гэж хэлснээр энэ үйл ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Монгол төрийн уламжлал түүх шастар эрч хүч цог хэмрийн бэлэгдэл талаас чухалчлан цагдаагийн бэлэг тэмдэг болгох шийдвэр гаргаснаар цагдаад зориулсан онцлогтой дахин зурулж зөвлөлийн хурлаар хэлэлцснээр тушаал гаргах бэлэг тэмдэг болгожээ. Ийхүү Монгол улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 1994 оны 4 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн цагдаагийн байгууллагын бэлэг тэмдгийн загварыг тодорхойлолт хэрэглэх журам загварыг баталсан түүхтэй юм а. Тэгэл ерөөсөө Тэнгис болдын зураад цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралд оруулсан тэр загварл тэр жигтэй ямар нэгэн засваргүй өөрчлөлтгүй юугүй хөөс юм. Хоёр талд нь энд нь Монголын энд нь цагдаагийг Монгол үсгээр бич. Усаа Монгол үсгээр бич гэдгийг бий хэлж бичүүлсэн. Тэгээд бичээд 92 онд батлагдаад цагдаагийн тухай хууль гараагүй байхад ерөнхий газрын даргын тушаал гаргаад цагаан шонхорыг бэлэгдэл болгосугаа бэлэгдлийг машиндаар, утсандаар ийм юмдаар хэрглэж суугаа. Цаашаалын үнэлэх энэ төр дээр гэсэн үг байгаа да. Улаан хүрээнийг нэгж байна. Бусд нь тэрнтэйгээ харьцуулбал 5 нэгж, 10 нэгж, 0.5 нэгж байна гэсэн хэмжээнүүдийг хийгээд ямар ч хэмжээтэй сурж болно. Энэ харьцааг л алдаж болохгүй гэсэн нэгж байгаа юм л да. Тэрний тайлбар бас тэр 137 дугаар тушаалч санаж. Тэр тушаалд товчхон хэлсэн байгаа. Ягаад далавчин дэлгэртэй байгаа юм? Ягаад ном нэвшээлгсэн, колороо татсан нэвшээлгсэн байгаа юм? Тэр нь юуг харуулж байгаа юм гэсэн тайлбарууд нь бий.
Цагдаагийн байгууллагын бэлэгдлийн агуулга нь дугуйр улаан хүрээн цагдаагийн албаны үйл ажиллагаа бадарч буй гал мэд үргэлж өөдлөн мандаж байхыг бэлэгдэхийн зэрэгцээ. Монгол цагдаа нь 408 зохиост хэнийг ч халагчлалгүй тэгш үйлчлэн гэсэн утгыг илэрхийлнэ. Цагаан тууцан дээр Монгол бичгээр Монголын цагдаа латин үсгээр полиц гэж бичсэн нь уламжлал шинчиллийг хослуулж иргэд олон нийтийн дэмжлэгийг авч ариун шударга ажиллахын бэлэгдэл болно. Эзэн Чингис хаан шонхор шувууг хурд хүч, эр зөрөг, авхаал самбаа, эрч хүчний бэлэгдэл гэж үзэж байсан. Тиймээс Монголын цагдаагийн албыг цагаан шонхор шувуугаар төлөөлүүлэн төв дунд нь байрлуулж өндөр тэнгэрт дэлгэн нисэж бөөгөлтгсөн хөгсөөртэй үзүүлснээр нь цагдаагийн алба хэний ч нөлөөнд авталгүй зөвхөн өргөсөн тангарахтаа үнэнч ажиллах утгыг илтгэн. Шонхор шувууг дүүрэн татсан ном мэт зохиомжтой дүрслэлсэн нь мөн хурд хүчийг бэлэгдсэн болно. Дүүрэн татсан ном хэлбэртэй цагаан шувууны дээр барилах 5 сум нь цагдаагийн ажилтны 5 м хүйн хурд сэргийг гаргасан шийдвэр нь онч мэргэн алунгойхийн багцлсан 5 мүс мэт эв найртай байхыг бэлэгдсэн болно. Зураач энэ тухай загвар бүхэн шонхрын дүрстэй байсан учраас бүтээлийг нь тухайн үеийн цагдаагийн ерөнхий газрын дарга хошууч генерал Бүрүү энэ цагдаагийн шонхрыг цагдаагийн байгууллагынхаа бэлэг тэмдэг болгоё гэж намайг хүлээн авч уулзаж дахин засаж надаар зуруулсан одоо болтол хүчин төгөлдөр хэрэглэж байгаад баярлдаг. Миний анхны санаа бол цагдаагийн албаагчийн 5 м хүйг бэлэгдсэн гэж ярьлаа. Цагтаа цагаан шонхрыг авлагт бол цагтаа бол их хурдан байх хэрэгтэй гэдэг тийм ээ. Онц төргөн нумсан болоод ер нь мэрэгэн цэцэн гэдэг утгаа илэрхийлдэг. Онох юмыг одоо цагтаа буруу байж болохгүй шүү дээ. Яг л зөв одоо юм онох хэрэгтэй. Тэр энэ төр дээр нь бэлэгдэл тарж байгаа хэл гэж бодож байна. Өмсөж байгаа дөрмт хувцсанд маань өнгө жавхаа нэмж унаж байгаа машин болгонд маань жигүүр уруулж ингэрт гялалцах одон тэмдэг болгоноос минь гэрэлтэж эгэл түмний маань итгэл хүндтгэлийн мэлмэд харагдаж өнөд орших Монгол төрийн өөдөө заяаг тэгшилж үргэлж соргог үнэн шудраг эрч хүчтэй байхыг өгүүлэх эрэмгийн дайчин эцэгүүдийн маань захаас гэрээс өхнийг өдсөдөндөө хадгалагч цагаан шонхор таны ивэл дор Монголын цагдаагийн золбоо мандан бадарч байна. Цагаан шонхрыг Монголын бахархалт шувуугаар нэрлэлээ. Тэгээ тийм учраас Монголын цагдаагийн байгууллага цагаан шонхороор дандаа бэлэгдлээ хийж цагаан шонхор шиг дандаа ирэмгийн хямартай хурд сэргэлээ яваасан л гэж шин сэтгэлээс боддог доо. Цагаан шонхор тэртээ дутсан төв түмэн жилийн гэрч хүч ирэмгээ заргаараа эцэг хөвгдээ минь шүтэмэн дэвтгцээ ихс гаргийн тэгшил гаргаж ивэм бэлэгдлийг сануулдаг эртний дэцийн онгон цагаан шонхор энэ үеийн дэтлэхгүй бол эргээд мөхөх тавилантай